Тэгээ нөө оройсгэр айгүй хундаг байсан. Тэгээ хүмүүстэй уулзах нь хүн болон толгой чи ингээд хойхон харагдаад бай. Тэгээ бүр ингээд сэрэгцсэн байна. Эргүүлэг нь харагдаад байна гэд. Тэгээ нөө мэдчихэж байгаа юм байнга хэлээд тахаар амар сэтгэлээр ундаг байсан. Тэгээд бүсэд цэцгадвч тойлч юм лээ. Ер нь аль болох боох гээд өөрөөсөө өндөр хүнтэй ч юм уу сууж мууж чадахгүй хүмүүс оройг мань харчихгүй амар айдаг байсан. Тэгээд толгой ингээд хэсгийн хэсгээр ингээд сэрэгчээд тэг бараа ингээд салхиулдэж байгаа хүртэл мэдэгдэв тахаа. Тэг өсний маань ингээд хахлалт нь бүр охтуудынх ингэ нарийнхан байдагт минийх бүр ингээ 2 3 дахин өргөн байгаад байгаа байхгүй. Энэ хэсгээр ингээ шингэрсэн. Тэгээ эн чин зурган дээр тэг боддоор болохоор амар өргөн байсан. Буржгаар яагаад өгдөг? Оройн хэсэг нь ингээ хүр долооцсон юм шиг шингэн автгаар тэр чинь нэг гурвалж ингээ. Тэгээ одоо болохоор ингээ уналт маань зогсоод усны маань ширхэг ингээ өргөөсөө дэрэнгүүт хөвсөөгөөд буцаад ингээд хэлбэрчээд ирж байгаа байхгүй. PRP гэхлээр зөвлөсөн тарилга имчилгээнээс тэгээ тэр нь болохоор миний цуснаас альпны бус ингээд ярих юм бол хэрэгтэй яг сэрмэн билүү эсийг аваад буцаагаар натад тариад тэгээ тэр нь болохоор ингээд идэвхтэй ингээд цусны эргэлтийг л өөрөнд сайжруулж байгаа үйл ажиллагаа гэж би ойлгосон. Цусан гамт сайжирснаар усны маань ургалт зогсох одоо нөлөөтэй гэж эмч маань хэлжсэн. За тэгээ хажуугаар нь надад лазер имчилгээ зөвлөсөн. Лазер нь болохоор одоо нөгөө усны булцуунуудыг гитвчүүлээ. Тэгээ унсан одоо үсийг буцаж ингээ булцуунаас шинэ ус гаргах гээд туслана. Маш нарийн ширхэгтэй. Тэгээ нөгөө гимцсэн ус чинь булцуунаасаа бүр ингээ нарийнхнаас нарийнх ус гаргаад тэгээд эмчилгээний дараа миний үсний ингээ ширхэг нүртэл бүдүүрээд ирсэн. Би бас бүр болохгүй л ер нь ус суулгуулах тухай бодож исэн. Аргаа баруул бас уртаас эм хэсгийн ус шингэрэлтэйсэн баггүй. Үсээ ингээ боохоор яг юм тэгэхээр ингээд нүрийн хэлбэр маш өргөн харагддаг болчт юм байлээ. Одоо ингээд ингээд бол цэних шиг юм амар шингэрэлтэй ерөөсөө биш бүр ингээд тийм одоо энэ бол ингээд яг л эрүүл хүний ингээд ус аахгүй. Эрүүлдээ эрүүл ус.